Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. Өглөө өдөр орой минь. өглөө өдөр арай мэнд. За өнөөдрийн ангаар болохоор зуршлын тухай анги бэлтгэсэн гэсэн. За зуршил Тэгээд дадал. дадал зуршил. Тэгээд яагаад энэ сэдвээр ярихаар болсон бэ гэхээр өнөр эхлээд ингээ За. гэхээсээ өмнө учрал завгүй хэлэх хэрэгтэй байна. Учрал завгүй байгаа. Завгүй байгаа ч учрал завгүй байгаа. нэг өөр хүнээр хүн төрөгцсөн учраас жоохон ярих боломжгүй болоод. Аха. Өнөөдөр Мина бата хоёр ярина. Аа. За тэгээд яагаад энэ сэдвээр ярихаар болсон бэ гэхээр нөгөө подкастны анги дээр юу ирвэл зүгээр вэ гэж зүгээр бодчихсон аахгүй юу. За ойрц чинь дандаа ингээд нөгөө яг подкаст яг бэлтгэж яг ярихгүйгээр зүгээр юм ойр зургийн бас амархан casual ярианууд ярьсан болохоор хаяа ядаа ингээд гоё амар гоё судалгаатай хийжээ гэж бодоод. Аха. Тэгээд Тэштэй. нэг ном олсон юм аа. Мм. Тэгээ энэ зөндөө олон хүмүүс энэ номны талаар сонсоод өөрсдөө бас уншиж ирсэн байж магадгүй. 2012 онд хамгийн анх гарч ирсэн юм лээ. За. Тэгээд энэ номыг болохоор Чарльз Дахи гэдэг зохиолч бичээд тэгээд ерөнхийдөө судлаач юм лээ л дээ. Тэгээд дадал зуршлын хүч буюу The Power of Habit гэдэг нэртэй ном гаргасан. Аха. Тэгээд ер нь л self-help book юм шиг байгаа. Гэхдээ нөгөө айгүй олон сонирхолтой юмнууд ерөнхийдөө ярьж марсан. Тэгээд Мино ер нь намайг мэдэн штэ. Би ер нь тийм self-help bookд амар дуртай хүн биш. Ер нь тийм төрлийн ном уншихаар жоохон нэг ингээд яг яаж амьдрахыг заагаад байгаа юм шиг санагддаг болохоор тиймэрхүү төрлийн ном уншихаар ингээд анханасаа ерөөсөө анхаарал төвлөрч чаддаггүй байхгүй. Гэхдээ энэ номыг ингээд уншсан чинь ерөөсөө тавьж чадахгүй амар хурдан уншаад явцсан. Оо ямар гоё. Аха. Тэгээд аюу сонирхолтой. Гэхдээ би яг дуусгаагүй байгаа шүү. Зүгээр яг эхний хэсгийг уншаад за ерөнхийдөө аюу сонирхолтой гоё ном байна гэд. Аха. Тэгээд ChatGPT гэх бас тусламжтай ингээд нэг ерөнхийдөө бүх сэдвүүдийнх нь юунуудын summarize зэтэр хийгээд миний яг уншсан угаасаа бүтцээр ингээд яваал ингээд бас нэг цаг ярахад болол хангалттай багтахааргүй байсан бүх юм ярих юм бол тийм болохоор зүгээр уншсан хэсгийнхаа тэр жижиг хэсгүүдийг дээрэс нь нөгөө яг summarize-ийг гарч ирсэн чинь айгүй олон сонирхолтой уншиж хараахан очиагүй байгаа юмнууд хэсэг байсан. Тэдрийг бас summarize дээр хэллгээд ингээд яг бэлтгэсэн байхгүй юу. Тэгээд айгүй сонирхолтой нөө. Тэгээ яг подкастынхаа яг ингээд яг бүх юмудаа бас ном зөвхөн яриад тахаар сонирхолтой байх гэж та зүгээр хоёулаа бас голдоо бас өөрсдийнхөө дадал зуршлынхаа талаар яриад ингээд ерөнхийдөө явна. Тэгээд асуулт хэрэг байх юм бол зүгээр шууд хамаагүй таслал яриараа за. За тэгээд гол ном руугаа ер нь орохоос өмнө минийгаас ер нь асуулт асууя. За. Чанд ер нь дадал зуршил байдгүй? Бага штэ. Зөндөө дадал зуршил байгаа штэ. Одоо өглөөсөө л шүдэ угаахаас ахуулаад. Тийм хийдэг юмнууд ихэнх нь л дадал зуршил байдаг ах гэж боддог шүү дээ. Харин тийм. Би ерөөсөө өөрийгөө нэг дадал зуршилтай хүн гэж ер нь бодоагүй байхгүй юу? Unlike you би зүгээр ингээл зүгээр юу хиймээр байгаагаа яг бодоол тэгээд хийчдэг. Гэтэ яг миний нэг утас оролдоод амар утсандаа obsess болоод идэх нь ерөөхдөө бас дадал зуршил юм билээ л дээ. Тэгээ зөвхөн одоо ингээд яг physically бүгдээрээ одоо шүд угаах утас оролдох нь дадал зуршил бас ганцхан биш. Бидний бас нөгөө нэг emotional одоо сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа ямар нэгэн мэдээлэл сонсоод тэрийгээ бас гаргаж байгаа юм бас дадал зуршил байгаа байхгүй юу? Тэг ямар төрлийн мэдээлэл бас сонсдгоо өдр гэдгээс шалтгаалаад. Тэгээ ерөнхийдөө
эхний асуулт нь болохоор одоо яг дадал зуршил гэж яг юу юм бэ? Чиний хувьд? Дадал зуршил гэж ер нь ингээд subconsciously тэгээ бодохгүйгээр ингээд гарт орсон байдаг, толгоонд орсон байдаг, биед орсон байдаг тийм тавтамжтай үйлдэлүүд, бодлууд, тэр сэтгэл хөдлөлүүд юмнууд юм болов. Тэрэн тэгээд ер нь сайн талаараа юу, муу талаараа ер нь юу гэж бодож байна? Дадал зуршлуу. Тийм ер нь хэрэгтэй зүйл юм. Сайн дадал зуршилч байж бол муу дадал зуршилч байж болно шүү дээ. Тийм. Гэтэ юу яатсан юм бэ? Би нөгөө нэг Power of Habit-ийг өмнө нь unlock гэдэг подкаст байдаг шүү дээ. Тэрнээс сонсч ирсэн байхгүй. Тэгээ сонсож байгаа тухайн тэр номнаас сонссон болохоор бас ингээд юу яагаад юм л та. Өөрийнхөө нөгөө зүгээс хариулах биш бас тэр номны өмнөөс бас хариулаа шүүд яваад байна л та. Sorry. Яг зүгээр тэгээд хүн яг мэдтгэл бас ярина шүү дээ. Тэгээд би яг энэ номны талаар өмнө сонсож байгаагүй болохоор тэг уусаа self help book гэдэг ямар ч амар дурггүй болохоор ерөөсөө харж байгаагүй юм лээ. Тэгээ ер нь одоо Чарльз Хи гэдэг хүний хэлснээр бол дадал зуршлын хүчит бичсэн нэр зуршил нь бол байнга татагддаг, далд тухамсарт үүсэх хандлагатай байдаг зан үйлийг хэлдэг гэж тайлбарласан байсан. Тэгээд зуршил гэдэг нь ер нь тодорхой шагнал авах хүслээс үүдэлтэй тодорхой дохионы одоо хариуд автоматар өдөөгддөг зан үйлийн хэм маяг гэж ер нь тайлбарлаж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө бас энэ дадал зуршлыг яг ингээд тим юм зүйлгээ хэлэхээр яг би бол мэдэхгүй. Тэгэхээр энэ хүний хэлснээр бол 3 үе шаттай ингээд зүйлс болж иж энэ дадал зуршил болт юм а гэж задлаж байгаа байхгүй юу? Тэг эхнийх нь болохоор Q гэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө дохио гэж орчуулж болох хаа. Тэгээд энэ эхлүүлдэг өдөөгч зүйлийг ерөнхийдөө хэлж байгаа. Тэгэхээр өдрийн цаг одоо сэтгэл хөдлөлийн байдал эсвэл ямар нэгэн тодорхой одоо байршил байх үед эсвэл ямар нэгэн хүнтэй цуг байхаа үед одоо тэр Q нь идэвхждэг гэсэн үг. Одоо нэг тохиолдол чамд ингээд мэдээлэл өгөөд тэгээд жишээлбэл одоо энэний гол жишээ нь болохоор бид нар шүдэ угаах, ажилдаа эсвэл сургуультай явахдаа хаашаа явах, яаж хөдөлгөхөө бодохгүйгээр ингээд шууд процесс хийж байгаа байхгүй юу? Яг одоо ингээд жишээлбэл бид нар гарах байгаа гэхээр яг шүдэ угаах хэрэгтэй юм шиг бас одоо ингээд шүдэ эхлээд угаачвал гарах болцдог ч юм уу те ингээд нэг юм тодорхой тохио ингээд өгдөг. Тэгээ энэ бидний одоо яг ингээд ийм тохиолдол ингээд ирэх юм ирээд ингээд рутин руу ерөнхийдөө орно. Рутин болохоор би энийг яг бас орчуулна гэхээр айгүй хэцүү байлаа тийм. Рутин гэхээр яг өдөр тутамдаа ерөнхийдөө хийдэг зүйл байгаа байхгүй юу? Тэгээд тохиог дагаж буй зан байдал эсвэл үйлдэл хийх эхэлж байгаа. Тэгээ рутин гэдэг нь бие мах бод сэтгэл хөдлөл оюун ухааны байж болох зуршил нь өөрөө гэж байгаа. Тэгэхээр жишээлбэл бид нар одоо ингээд би нохоон дээрээ бүр жишээ авъя. Жишээлбэл манай нохоо болохоор ингээд гадаа гарах айгуу дуртай. Тэгээд гадаа ингээд гарахаар угаасаа гэртээ ганцаараа ингээд хөөрхий байж ирснээс гадаа ингээд өөр нохоонуудтай уулзаад газаа шороо мороо нэрлээл тэгэл бизнес ингээд дуртай юмудаа айгуу хийдэг бол гадаа гарах айгуу дуртай. Тэнгүүд би яг ингээд өмдөө өмсөөл утлан өмсөөл эхлэв штэ. Хувцас өмсөөл. Тэнгүүд яг нөгөө нэг гарах байгаа гэдгээ шууд ойлгоод тохио аваад тэгээ шууд ингээд амар баярлаад ингээд сүүлээ хөдөлгөөл эхэлдэг. Тэгэхээр энэ бас нөгөө нохоон дээр бас гаж ирж байгаа байхгүй юу? Тэгээд яг тэгээ гурав дахь нь болохоор reward гэж байгаа нь шагнал хүртэж байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө хөвчлийг дагаад эрэг баттгал одоо ирж байгаа гэсэн. Тэгэхээр шагнал нь хүсэл тэмүүллийг хангаж зуршлын гогцоог багтгаж тухайн зан зүйл одоо үйлийг ирээдүйд татагдах магадлалыг бас нэмэгдүүлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо манай нохоо жишээлбэл гадаа ингээд гарчиж байгаа шүү дээ. Ингээд шагналаа хүртэж байгаа байхгүй юу? Тэгээ өөр нохоонуудтай ингээд уулзаал баярлал хүссэн дураараа тэнэлтэй. Тэгээ яг нохон дээр яг ингээд сая жишээ авсан ч гэсэндээ бидний одоо өдөр тутмын амьдрал дээр гарч ирдэг зүйл хүн дээр ажил дээр очлоо ажиллаа юм тийм сарын эцэстээ тэгээ тэр нь ингээд ажиллаалах юм бол сарын эцэстээ цалингаа авна.
Тэгээ бид нар тэр шагнал очиж ирж байгаа байхгүй нөгөө үр дүн гэдэг зүйл. Тэрээ цалин автгүй бид нар байнга ажилладаг байсан бол угаасаа лицензээс сонирхол буураад ингээд угаасаа шагналгүй ажиллана гэж юу ахав тий. Тэгээд энэ ерөөдөө ингээд тэрийг болохоор habit loop гэж нэрлэдэг байгаа. Эхлээ cue тохиол ирнэ, дараа нь үйлдэл гаргана тий, рутин. Тэгээ рутины дараа ямар нэгэн шагнал аавна. Тэгээд энэ нь ингээд автагцаар байдаг болохоор тэрийг habit loop буюу одоо зуршлын тойрог гэж нэрлэдэг. Тэгэхээр хүмүүстээр одоо бусад зөвхөн хүмүүстэй зөвхөн гарч ирээд байгаа юм биш. Одоо компани байгууллагууд хүртэл одоо энэ habit loop гэдэг зүйлийг бас өөрсдийнхөө компани одоо ямар нэгэн үйл ажиллагаанд бас тэрийг ашигладаг байхгүй юу? Үйл байгууллагууд одоо эдний хамгийн тод шинэл бол цэргийн сургалт гэж байгаа байхгүй одоо цэрэг одоо яаж ажилладаг military те яаж ажилладаг вэ гэхээр өглөө эрт ингээл босно тасал сургуулалт хийн ингээд яан тэгээ тогтсон цагтаа унтна энэ бол тэгээд яг ингээд дайн ман ч юм уу өдр боллоо гэлээ гэхээр миний ингээд толгоонд орж ирж байгаа юм нь яг л нөгөө procedure-ийн ингээд юугаар ажилладаг одоо тэр нь цэргийн одоо сургалтанд одоо галын дор хэрхэн буудах те сэтгэх тэгээ харилцах яаж харилцах ёстой гэдэг талаар ингээд нарийн боловсруулсан юм сургалтаар ингээд хүмүүсийг идэвхжүүлээд тэгээд тулааны талбар төгссөн тушаал бүр нь одоо автоматжуулалт хүртэл дадлагдсан зан үйл дээр ингээд тулгуурлаж бүх зааварчилгаа өгдөг. Тэгээ байгууллага бүхэл баазыг бий болгох одоо стратегийг тэргүүлэх чиглэлүүдийг тогтоох халдлаганд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх гэх жишээний зүйлүүдийг бол компаниуд дээр ашигладаг байгаа. Тэгээ нэг энэ номон дээр ингээд зөндөө олон айгуу гой жишээнүүдийг ингээд оруулсан байсан. Тэрний нэг нь болохоор нөгөө Febreze гэдэг компани гэдэг шүү дээ. Юу гэдэг вэ? Febreze гэдэг нэг юм за компани нь бол яг P&G юм шиг байгаа. Би хараад байгаа. Би энэ номыг уншаад шууд тэр Febreze гэдэг юм авсан заяа. Энэ болохоор нөгөө Air Mist гэж байгаа байхгүй юу? Одоо ингээд ерөнхийдөө үнэлтүүлэгч байхгүй юу? Хаяа ингээд нөгөө 0 зал тавьсан байж дээ шүү дээ. Тийм болохоор яхаа өрөөг ингээд гоё үнэлтүүлэгч. Тийм агааржуулагч гэсэн. Тэгээд тэрийг би уншиж байхдаа бүр ингээд авмаар санагдсан заяа. Тэгээ би гараад шууд номоо хаяад шууд гараад авсан. Тэгээд яагаад одоо энийг авах болсон шалтгаан нь болохоор хамгийн анх нөгөө нэг P&G гэдэг одоо нэг компани тийм байна л та. Protocol юу л нэг тийм нэртэй компани одоо маркетингийнх нь баг нь энэ Febreze гэдэг одоо шинэ бүтээгдэхүүн шинээр гаргасан юмыг нь яаж одоо олон нийтэд одоо арай амжилттайгаар одоо нэвтрүүлэх үү гэдэг одоо нэг стратеги боловсруулж байгаа байхгүй юу. Тэнгүүт ингээд хамгийн анх болохоор ингээд Febreze-г одоо ингээд ашиглах тэр анхны тэр дохиог яаж хүмүүст өгөх үү гэдгийг ингээд хайж эхлээд. Тэгээ ерөнхийдөө хүмүүс одоо ингээд жишээлбэл одоо тэрэн дээр яг ингээд жишээ гаргацсан. Одоо нэг эмэгтэй болохоор ингээд байнга ой моноос ингээд амьтад олоод гэртээ авчирчдаг. Тэгээ гэртээ бүр бараг 10 эдэн амьтантай заяа. Гэтэ би яг юу байсныг мартчихдаг. Гэтэ тэрний нэг нь болохоор нөгөө нэг юм өмхийн өрөө. Тэгээ гэртээ ингээд амьдрал. Тэгээд тэрнээсээ болоош тэр юм уу одоо ингээд хүмүүстэй уулзч чаддгүй гэд тэр нь ингээд өөрт нь нэг асуудал тулгараад байгаа байхгүй юу? Тэгээ мэдээч ингээд юу хамаг юмнуудаа угааж цэвэрлээл гимээрээ цэвэрлдэг ч гэсэндээ ингээд хизээч одоо тэр үнэр нь ингээд яг амьтад ингээд бас байдаг болохоор хизээч арилтгүй. Тэгээ болзоонд ингээд явах гал тэгэнгүүт хүмүүс нь одоо ингээд өөрөө тэр нь зүгээр боловч ингээд гэртээ хүн авчрахаас ингээд амар санаа зовдөг. Тэр үнэр нь одоо ингээд байж байгаа даа гэж. Тэгээ тэр энийг ингээд хамгийн анх одоо судалгаагаар энэ компани хүмүүс ингээд тэр эмэгтэйд өгөөд за чи энийг ингээд ашиглаад ингээд үзсгээд тэгсэн хугацааны дараа ирсэн чинь нөгөө хүн бүр ингээд амар баярлцсан. Ингээд би гэртээ ингээд таснаас хойш ингээд одоо өндөр нь ингээд бүр амар юу дарагдаад би гэртээ ингээ хамаагүй хүмүүс хавтар авчрахтай санаа зовхоо болцсон. Би энэ бүр миний амьдралыг ингээд аварсан зүйл гэд уйлаад
Тэгээ би яг энэ үед нь яг тэр Febreze-ийг гарч авсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүмүүс нь за энийг ингээд үнэр дартаг зүйл гэж нөгөө рекламадад гаргасан чинь худал борлуулалт эхэндээ ингээд зүгээр ингээд жоохон өсөж байгаа тэгээ шууд буурсан. Тийм чи одоо юу болоод байна те? Уг нь ингээд хүмүүст айгүй хэрэгтэй зүйл ер нь мөн штэ гэдэг ингээд хүмүүс гайхаад болохгүй. Тэгээд тэгсэн чинь одоо ингээд шууд стратеги өөрчилж эхэлсэн гэж байгаа байхгүй юу? Хэсэг хугацааны дараа нөгөө нэг тэр одоо энийг хамгийн анх гаргасан тэр хүмүүс бас нөгөө нэг ажил машлаасаа жоохон хусагдах гээд тэгээд шинэ арга яалтчгүй боловсруулах хэрэгтэй болсон. Тэнгүүт яг ялгаа нь яг юу одоо бас хүмүүс дээр ингээд очиод ингээд Febreze-ийг одоо өнгөө өгөөд өгсөн хүмүүс нь дээр очиод ингээд бас энийг ашиглаж байгаа юу гэсэн чинь нөгөө би тэрийг хаана нэстэ сандаггүй гэ бүр нөгөө нэг юм цэвэрлэгээний бодисдаг юм шүүгэнийхээ артлаас гаргаж ирсэн гэж байгаа байхгүй юу. Уг нь энэ хүн хэрэгтэйтэй гэж бодоо тэр хүн гэсэн чинь яг 9 ширхэг муурт хижээдэг эмэгтэй байсан. За. Тэгээд ингээд гэрлүүн ингээд нөгөө нэг юм маркетингийнхэн тимийнх нь хүмүүс ингээд орсон чинь ингээд сэнгэнсэн гэж байгаа байхгүй юу. Тэр муурных нь хүнэр нь ингээд бүр амар үнэртэй. Тэгээд ингээд иймэрхүү үнэрэн зориулж энийг ингээд хийжээд хахад яагаад энэ хүн ингээд ашиглахгүй ингээд бүр ингээд цэвэрлэгийнхэн бацаад хамгийн арталт нь ингээд нууц газар ингээд байж байгаа юм бол гээд ерөөсөй ойлгохгүй. Гэсэн чинь ингээд ихэнх одоо яг ийм юм хэрэгтэй байдаг хүмүүс тэр үнэрэндээ ингээд тасцсан байж идэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд тэр үнэрийг одоо жишээл муурт хижээгээд ингээд одоо маш улаан одоо ингээд утаа хацсан амьдраад харна хамбарных нь одоо нэг одоо юм үнэрч ингэж яадаг юм дасчдаг. Тэгээд тэр хэрэгтэй байгаа юм засаж чадахгүй яваад байгаа. Тэгээд юм одоо жишээлбэл зөвхөн муурт хижээдэг хүндээ биш одоо тамхи татдаг хүн байлаа гэхэд те тамхи удаан хугацаагаар татаад эхлэхээр нөгөө smoke одоо тамхины тэр нөгөө утааг үнэлж чадах тэр нөгөө юу н ямар нэг хамарных нь юм бас ажиллагаа хэлчихдээ гинэ. Тэгэхээр тэрнтэй адилхан юм удаан хугацаанд ингэж нөгөө нэг үнэрээ аваад ах юм бол тэр үнэрэндээ засчдаг. Тэгээд шинэ стратеги боловсруулах хэрэгтэй болсон. Тэгээд тэр нь яаж одоо тэр нь тэгээд гарснаас хойш энэ одоо Febreze брэнд нь бүр ингээд дэлхийд даяар маш их борлуулалт хийсэн байхгүй юу? Тэгээ яаж ингэж яасан гэж чи одоо энэ habit loop-ийг ашигласан. За. Тэгээд тэнгууд тохион болохоор одоо ингээд гэрээ цэвэрлэх гэж байгаа байхгүй юу? Тэгээ гэрээ ингээд цэвэрлэл дуусны дараа хамгийн эцсийн степ нь болохоор энэ Febreze-ийг засцахсан юм ингээд тэгээд рутин яг юу вэ гэхээр энийг ингээд гэрээ цэвэрлэх болгонда араас нь цацдаг юм болгосон заяа. Тэгмээд ингээд тэр нь яаж тархин тохиол очиж байна гэхээр reward нь яг юу гэж байна гэхээр ингээд гэр ингээд цэвэрхэн болчлоо те. Тэгмээд ингээд ийм дотроосоо хүн ингээд за би ингээд гэрээ цэвэрлээ дуусчлаа. Тэгээд гэр гоё болчлоо гэд тэнгуү тэр нэг юунтай холбоотой болж эхэлсэн. Тэгээд тэр нь ингээд дараачийн одоо craving-ийг үүсгэсэн. Одоо жишээлбэл гэрээ цэвэрлээд гоё нэртэй болохын тулд энийг би ингээ гэрээ цэвэрлсний хадараа цацах хэрэгтэй юм байна гэд ингээд хүмүүсийн өдөр тутмын хийх хэрэгтэй одоо хийж яадаг зүйл дээр нь тулгуурлаад энэ бүтээгдэхүүнийг ингээ гаргаад тэгээ маш их амжилттай болсон. Тэгэхээр одоо яг зөвхөн одоо энэ компанич ерөнхийдөө ингээ маш олон ерөнхийдөө газрууд байсан. Тэгээ тэд нар ингээд бүх одоо хүмүүс ингээ хүний хэрэгцээнд ингэж нөгөө тулгуурласан зүйлсүүдийг ингээд яг өдөр тутмын дадал зуршилтай ингэж холбооч ингэж яах юм бол маш их амжилттай болдог. Хамгийн одоо энэ дээр бас нурсан юм нэг шүдний оо сайд байсан. Тэгээ анх нөгөө нэг шүдний оо гарч ирэхэд хүмүүс ерөөсөө ашиглахгүй байсан гэж байгаа байхгүй юу? Одоо бидний юм бол өдөр тутмдаа хэрэгэлдэг зүйл шүү дээ. Тэгээд шүдний ингээд одоо ингээд муудаал ингэсэн ч гэсэнтэй хэрэглэе гэж хүмүүс ерөөсөө боддгоо. Тэгсэн чинь тэрийг яаж гаргасан гэж чи одоо ингээд бид нар ингээд шүдээ хэлээрээ ингээд орлоо штэ. Ингээд гулгууллаа. Тэнгүүд тэрэн дээр нэг юм одоо ямар нэг юм бүрхөвч өдр мэдрэгдэх юм бол энэ бол шүдээ угаах цаг нь болсон юм байна гэдэг тохиог өгж байгаа гинэ. Тэнгүүд нөгөө рутин болохоор шүдээ угаах.
reward нь болохоор намайг үзэсгэлэнтэй болгож байгаа. Гоё юм шүдтэй болох итер гээд тэгээ ингээд нөгөө бидний өглөө одоо хийдэг зүйл унтахтаа өмнө хийдэг зүйл гэдэг зүйлээр ингээд бидний дадал зуршил болчихж байгаа байхгүй юу? Тэгээд ийм нэг юмсгээс тэгээд нөө нэг тэр фибриз дээр чи гэртээ аваад тэгээд гэрээ цэвэрлэхийн дараа ингээд цацчаа юм уу? Тий. Тэгээ би угаас нөгөө нэг өрөөгөө тэгж гоё өртүүлэх дуртай баггүй юу? Гэтэ ингээд нөгөө үнэртүүлэгч хэдэр ингээд тавьчихаар амар нэг overpowering болчдаг. Тэгээ нөгөө нэг тэр үнэрэндээ би унтаж чаддгүй. Тийм фибрицийг ингээд затсан чинь ингээд уусаа ингээд байсаж байгаад ингээд тийм хүчтэй амар юу үнэртэхгүй байгаа хгүй. Тэгээд үнэртүүлэл тэгээ хайчдаг. Би ч нөгөө тэр нөгөө нэг юм залгууртай холбоотой нэг тосмос ингээд байж тийм аа. Одоо дэлгүүрүүдэд ерөнхийдөө зардаг. Канад ч гэсэн байгаа. Монголд л байдгүй. Тэгвэл ингээд тостой ингээд нэг хэсэг тэгээд залгуур нэг хийчдэг нэг хэсэг ингээд холбочдөг. Тэгээд дуусах юм бол нөгөө тосын солиод идэг тийм юм байдаг аахгүй. Тэгээд тэрийг ингээд байнга ажилуулад байхаар миний толгой өвдөдсөн өрөөндөө ингээд байхаар тэгээд би ингээд хэсэг тэрийг залгуулж байгаа тэгээд ингээд авчдаг байсан аахгүй. Тэгээд одоо энэ нь болохоор ингээд яг гоё нэртүүлмээр ах юм бол instantly ингээд гоё нэртээд яачдаг. Би тэгээд ганцхан нэг талтаа ингээд нэртүүлээд авахгүй ингээд аюу цацаал тэгэл гойлчдаг. Тэгээ үнэрэндээ бас нөгөө нэг юм байгаад байгаа юм л та. Тэр нь аюу хүчтэй үнэртэй байсан болохоор ингээд өдөржингөө намаа байхгүйгаа үед ингээд ажиллаад буцаад ирэнгүүд шүн унтаж чаддгүй би нэлээд орой ирдэг болохоор хамарлаа бүр сэнгэж үнэртэй. Тэгээ үнэрч болохоор тэгээ яагаад тийм аа. Тэгээ ер нь ихэд энийг нь тэгээ авсан тэгэл гоё л яа миний фибрицтэй манайхас фибрицтэй байхгүй. Гэхдээ 0-д 50 байхгүй. Дандаа одоо хүндэрснийхаа дараа ингээд цацдаг. Тэгээд тэгэнгүүт чинь ингээд над миний толгойд фибриз юу гэж ордог вэ гэхээр шууд ингээд 0-тай холбоотой нэг үнэртэй харин тийм ингээд яг цацчингууч яг нөгөө нэг эхэндээ бол амар гоё зөө. Эхэндээ бол гоё үнэртэй л яг одоо жишээ нь ocean-ы үнэртэй байх юм бол яг далаа шиг үнэртэй ч үнэртэй л эхлээл тэгэл бараг 7 хоногийн дараа ингээд дахиад цацсангууд надад яг багас шиг үнэртэй эхэлж байгаа байхгүй. Тэгэл oh my gosh гэж тэгэл арай гэж нэг юм нөгөөтгөө дуусгангуудаа дахиад ондоо үнэртэй ондоо төрлийн үнэртэй нэг тийм юм аваад. Тэгээ наа чи яг ингээд юм дадал зуршил байгаа байхгүй нөгөө бицсад одоо ямар ч байдлаар бицсан цацаал тэгээ гараа авчдаг тий. Тэгээ тэрийг цацахгүй байлаа гээд одоо чамаас ингээд юу ч унахгүй штэ. Одоо ингээд тэгсэн мөртлөө цацахгүй байх юм бол нэг юм буруу юм хийгээд байгаа юм шиг тий. Нэг дотоо хийсэн юм шиг санагдах тэр юм ингээд ализина чиний хэрэгцээнд ингээд ороод ирсэн байгаа байхгүй юу? Яа. Тэгээд тэгээ ерөнхийдөө энэ номыг бол 3 хэсэгт хувааж үзсэн юм байлээ. Тэгээд тэр 3 хэсгийг ингээд тэгдэг гэж зүгээр хальт зүгээр тайлбарлахад эхний хэсэг дээр болохоор ерөнхийдөө хувийн талаас нь ярьсан байсан. Habit loop гэж яг юу юм те. Тэгээд энэ хувийн дээр яаж гарч ирдэг гэдэр гэж ярьсан байсан. Хоёрт болохоор одоо амжилттай тийм байгууллагуудын байгууллага талаас дадал зуршил нь яг юу юм те. Тэгээд байгууллага гэдэг зүйл чинь угаасаа хувь хүмүүс нийлээд нэг байгууллага болж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь ингээд байгууллага дундаа бас нэг habit-ийг үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь яг military бас байж болоод байгаа шүү дээ. Тэгээл одоо ингээл маркетинг тал руу ашиглаж байгаа юу нь бас байж болоод байгаа. Гуравт болохоор нөгөө нэг энэ байгууллагууд бас хүмүүс чинь нийлээд энэ чинь нөгөө нэг нийгмийг үүсгэж байгаа. Тэр нийгэмний бас нөгөө habit гэж бас өгд юм байна л та. Тэгээ би энэ дээр би яг энэ хэсэг рүү очиагүй байгаа ч гэсэндээ зүгээр хальт ярихад бол яаж одоо нийгмийн дадал зуршлыг бий болгож байна гэхээр нөгөө нэг жишээ өгсөн байсан. Тэр дээр нөгөө Montgomery bus boycott гэж байсан юм л та. Болсон. Одоо 1955 оны үед Rosa Parks гэдэг хүн нөгөө автобусанд явж байсан. Тэгсэн чинь нөгөө нэг тухайн үед нөгөө нэг баасныхаа арт талд одоо суудаг дөрвөн суудал нь одоо зөвхөн хар хүмүүсээр өрүүлсэн суудал гэж бас байдаг байсан юм байна л та. Тэгээ тэндээ ингэ явж исэн чинь нэг цагаан хүн суудал тавьж өгөөгүй гээд нөгөө жолооч нь нөгөө нэг бурлаад тэгээ тэр хүн нөгөө нэг цагдаад баригдсан. Тэгээд энэ
Тэгээ энэ нь яг одоо тэрийг одоо яг гол юм ярих юм бол би яг тусдаа зөвхөн судалгаа хийхэд энэ хүн бол яг судлаа өгөхгүй гэж бол яриаггүй одоо өөр нэг хүн дургуутсан ч гэж магадгүй. Тэгээд ингээд нөгөө том юм басан. Гол юм нь болохоор Роза Парк нөгөө одоо тэр одоо хар хүмүүсийн нийгэм дундаа айгүй өндөр одоо нэр хүндтэй хүн байсан юм байна л та. Айгүй олон одоо нийгмийн итгэвчтэй тэгээд хүмүүст айгүй үлэр дуурал болсон хүн байсан. Тэгээд нөгөө зүгээр fun fact ерөнхийдөө хэлэхэд бол Civil Rights Movement 1954 оноос 1968 онд болсон юм байна л та. Хүний эрхийн хөдөлгөөн. Тэгээд тухайн үед нөгөө нэг хараа цагаан арьстай хүмүүсийн нөгөө нэг хоорондох зөрчил одоо тэр хараа арьстай хүмүүсийг одоо дээрлэх тийм юм голдоо болдог байсан үед ч одоо Civil Rights Movement болж иж өнөөдрийн нийгэм бид нар очсон байхгүй юу. Тэгэхээр тэрэнд энэ Montgomery Bus Boycott гэдэг зүйл маш том нөлөөг үзүүлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ нэг жилчингээ одоо нөгөө нэг Алабама мужаа штэ. Америкийн тэр нөгөө нэг African American хүмүүс одоо энэ автобусанд бид нар суухгүй гэдэг нөгөө нэг хөдөлгөөн өрнөд. Тэгээ тэр автобусанд ингээд жилчингээ суугаагүй гэж байгаа байхгүй юу. Нөгөө хүмүүсийн дургуутслыг өргөсөн одоо нөгөө яхаараа бид нар одоо ингээд тэ цагаан хүмүүст суудал тааж өгсдөө зөвхөн суудлан дээр ч биш хар хүмүүсийн эрх маш их зөрчигдсэн үе. Тэгээд энэ дээр нөгөө нэг энэ эмэгтэй одоо маш их олон зүйлийг тэр үед алдсан гэж байгаа байхгүй юу. Тухайн үед нөгөө нэг ажиллаж исэн ажилласаа хүртэл халагдаад тэгээ өөр газар очиод ингээд яг маш их олон нөгөө death threat-үүд энэ хүн дээрээ ирсэжсэн. Тэгээ энэ үед нөгөө нэг яг яасан гэсэн чинь нөгөө яагаад ийм олон хүмүүс бас оролцох болсон шалтгаан нь болохоор social habit гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө peer pressure болсон. Одоо энэ хүн яг тэр хүн одоо тэр энэ хөдөлгөөнд оролцоод би жил ингээд автобусанд суухгүй гэж байгаа хүмүүс өөрсөнд нь тийм болоогүй ч гэсэндээ тэдний нөгөө нэг ийм нөгөө хоорондоо одоо энэ хүмүүсийг холбож өгч байгаа нэг гол юмнууд байгаа шүү дээ. Жишээлбэл одоо хар хүн одоо хүний одоо этниситтэй тэр одоо нөгөө хаднах үзэмж гэдэг утгаараа хүний эрхийн талаар ярьж байсан болохоор тэрэнд биеэрээ тэнд үед байгаагүй ч гэсэндээ би энэ одоо өөрийнхөө юунд бас туслах ёстой гэдэг тэр нөгөө нэг ийм үеийнх нь хүмүүс нь тэр зүйлийг дэмжиж байгаа үед өөрийн мэдлэгүүд татагдаж орох тэр юу заяа. Тэгээд ингээд нөгөө нэг тэгээд тэрийг хамгийн анх бас эхлүүлсэн энэ эмэгтэйгээс гарч байгаа тэр will power те ямар нэгэн одоо өөрчлөлт бидэрт хэрэгтэй. Тэгээд шинэ ирээдүй бидэрт байна гэдэг тэр нэг итгэл тэр бүх зүйлс ингээд өрнөжиж нөгөө нэг энэ хөдөлгөөн ингэж гарсан. Тэгээ энэ нь болохоор нөгөө нийгмийн дадал зуршил гэдэг зүйл баггүй юу. Тэгэхээр ингээд бидний өдөр тутмын бас тийм зүйл үргэлж болж идэг. Одоо жишээлбэл Монголын нийгэм гэдэг талаас бид нар нөгөө нэг өмнөх анги дээр бас иржсэн шүү дээ. Монголд ингээд бодоггүй ингээд явхаар ингээд буруу зүйл хийгээд байгаа санагддаг. Ингээд нийгэм бидрийг ингээд нөгөө нэг гой байх хэвээр бас тодорхой хэмжээгээр ингээд шаарддаг шиг. Энэ үед одоо 1955 оны үед болсон энэ зүйл бас хүмүүсийг ингээд хүссэн хүсээгүй бас юм прешерт ингэж оруулаад тэгээ сайн талаараа ингэж нөгөө нэг одоо civil rights movement-ийг гаргаж ирж одоо хүний эрхийг одоо дээдлэхтэй хар арьстай, цагаан арьстай хамаагүй гэдэг тэр зүйлийг гаргаж иржсэн юм байна л да. Тэгээд энэний одоо яг гол дүгнэлт нь юу вэ гэхээр дадал зуршлын нийгмийн түвшинд өөрчлөхийн тулд хувь хүмүүс өөрчлөлт хийх боломжтой гэдгийг итгэх ёстой. Тэгээд энэ их хвчлээ одоо хамт олонны мэдрэмжээр одоо ингээд одоо туслагдаж бий болдог зүйл юм аа гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө дадал зуршлын хязгаарч алга болтгүй гинэ. Алга болтгүй гэдэг нь өөрчлөж болохгүй гэсэн үг биш. Одоо нөгөө жишээлбэл одоо нэг эмэгтэйг бас дурдсан байсан. Яг номны ихний хэсэгт би нэрийг яг мартсан байна. Гэхдээ тэр эмэгтэй 20-од насны үе дээрээ нөгөө нэг маш олон жинтэйсэн юм л да. Одоо overweight. Хүнд жинтэй юу гэдэг вэ? Тарган бүдүү. Илүүдэлжинтэй. Тий, илүүдэлжинтэй байсан. Тэгээд тамхи татдаг, арх уудаг.
Тэгээд нөхөр нь нөгөө араар нь тавиад өөр эмэгтэйтэй яваад хаяа ирсэн. Тэгээ бүр ингээд бүр адгийн нөгөө нэг юм үдэрээс юм л та ингээд өөрөө бүр ингээд амьдрал ерөөсөө ингээд юм санснаар нь ингээд болчихгүй ажилгүй бас. Тэгээд ажилгүй боллоо 1 жил болцсон нөгөө ажил хайгаад ингээд явъя гэхээр ингээд ерөөсөө бүтэхгүй те бүх юм нь ингээд нөгөө энэ эмэгтэйгийн эсрэг болоод байгаа юм шиг аюу хэцүү байсан үе байсан гэсэн. Тэгээд найз залуу нөгөө одоо нөхөр нь лөө те өөрийг ингээд хаяад явцсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө араар тавьсан эмэгтэйгийнхэн гэрийнхэн гадаа очиж орилж морлоо боо юм болж исэн гинэ. Тэгээ тэр эмэгтэй тэгсэн чинь одоо энэ номыг бичиж байгаа хүн дээр ингээд уулзах гад ирсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө overweight биш заяа. Маш нөгөө одоо ингээд тасгал хөдөлгөөн хийсээр агаад ингээд хийдэг бие шал өөрөөд нь штэ. Яг тийм биетэй аюу одоо attractive тийм эмэгтэй ингээд хуржсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ тамхи хэдэр ашиглаагүй 10 хэдэн жил болцсон, арх угаагүй гэдэг тэгдэг дасгал хөдөлгөөн байнга хийдэг ажил дээр одоо ирээд маш олон жил одоо байгаа ажиллаа хийгээд бас олон жил болцсон. Аюу successful эмэгтэй. Ажил дээр ингээд өөрийнх нь урд ингээд зогсож байсан гэсэн. Тэгээ тэр хүний нөгөө тархийг ингээд нөгөө нэг үзсэн юм. Тэгсэн чинь нөгөө нэг өмнөх зуршлуудынх нь нөгөө нэг юм паттернууд нь тархин дээр нь байжсэн гэж байгаа байхгүй юу? Одоо тэр арх уудаг, тамхи татдаг тэр юмнууд нь тэгсэн чинь тэрэн дээр нэмэгдээд ингээд шин зуршлын ингээд юм одоо тархичин ингээд нөгөө би сайн мэдэхгүй шүү. Гэхдээ ингээд тархин дээр ингээд юм мэдээл гараад ирт юм байна л та. Одоо ингээд шин юм одоо дадал зуршлын дээр ингээд гараад ирэх юм бол нэгin одоо зураас мураас идэр ч юм уу тий тархин дээр ингээ өвчлээ дээр үүсч эхэлдэг. Тэгээ тэр эмэгтэйгийн ингээ юун дээр гараад ирсэн. Тэнгүүд нөгөө байнга юм идэх хүсэл нь бол тэр тархин дотор нүргэлж байж идэг гэж байгаа байхгүй юу? Нөгөө нэг өмнө аяа тархансан байдал одоо тэнгүүд тэрний оронд өлсөж эхлээл одоо ингээд яах юм бол тасал хөдөлгөөн гинт хийдэг ч юм уу ингээд нэг тийм цэм зуршил бас шинээр нэмэгдээ гараад ирсэн гэсэн. Тэгэхээр дасал зуршил хизээч алга болтгүй гэж байгаа нь бол өөрчлөгдөхгүй гэсэн үг биш. Гэхдээ тархинд бол үргэлж байж идэг гэсэн. Тэгээд одоо миний бас санаж байгаагаар ерөнхийдөө ой самжаа алдсан ч гэсэн би энэ өмнө нөгөө нэг хийдэг байсан зүйлстэй алхах, тэгээд амьсгалах, тэгээд хоол идэх гэдэг зүйлсүүдийг би ингээд боддог гэсэн байхгүй. Кинон дээр ингээд ой самжаа алдчихад яаж одоо ингэж би засдээ штэ гэж ингээд зөвхөн зааж өгөхгүй байгаа юм бол гэж би боддог гэсэн байхгүй. Тэгсэн чи яг үнэндээ тийм биш. Бидний нөгөө хийдэг зүйлүүд бид нар ой санамжаа алдсан ч гэсэндээ бие маань санаж идэг гэсэн үг. Тэгэхээр ингээд тэр нь байж ижил байдаг. Та Panorama podcast-ыг хэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Зуршил нь одоо бидний тархины бүтцэд коодлогдсон байдаг бөгөөд энэ бидний хувьд одоо нэг талаараа айгуу том давуу тал. Учир нь одоо бид амралтанд ингээд явлаа штэ одоо за мэдхгүй чи одоо Канадад байгаа заяа. Тэгээ чи одоо мэдхгүй наашаа ингээд Лондон руу ирээл ерөөсөө машин ашиглахгүй ингээд явж байгаа штэ. Тэгээ буцаа гэртээ очингууд машин яаж барихыг мартчихвал яах вэ? Тэгэхээр чи нөгөө нэг амьдралыг амар хүнд болгох гээд байгаа штэ. Бүр ингээд хэцүү. Тэгэхээр тэгэхээр задал зуршлал бол бидэрт маш хэрэгтэй зүйл. Тэгтээ гол асуудал нь нөгөө нэг тархин хизээч одоо чиний зуршлыг муу юм уу сайн юм уу гэж мэдэхгүйгээр ингээд чамд ингээд тохиол өгөөд идэг гэсэн. Тэгэхээр тэрийг ингээд нөгөө нэг зөв тохиог нь яаж урамшуулах вэ те? Яаж ингээд рутинээ өөрчлөх үү гэдэг нь одоо бидний сурах хэрэгтэй зүйл байхгүй юу? Тэгээ тэрнийг ингээд байнга ингээд нөгөө нэг ингээд өөртөө тэмсэн гэж хүмүүс чахгүй ч гэсэндээ ингээд гинт нэг хүн ингээд анзаардаг шүү дээ. За би ч одоо хэрэгтэй зүйлээ хийгээд байгаа илүү гэдэг үлээ гэд нэг толгоонд гинт нэг юм бодол орж ирдэг. Тэр үе дээр өөртөө ажилламаар байдаг хүмүүс бол өөр дээр маш их түнэлт хийвэл зүгээр. Одоо би одоо жишээлбэл маш их муу зуршилтай хүн. Одоо ингээд ажиллаад харчаал нөгөө нэг ингээ амар нөгөө нэг биемээ ашиглаад одоо ингээд ядраад ирдэг болохоор ш тэр юм уу тарих маань ингээд нөгөө нэг тэгж амар ашиглагддаг байхгүй юу? Яг одоо миний хүчний ажил хийж байгаа үед тэгэхээр ингээд нөгөө нэг
тарих маань айгүй ингээд ажиллаагүй болохоор ингээд эрүүл саруул ингээд цэрэг байгаад байгаа мөртлөө бие маань амар ядраад идэг. Тэгмээ тэрийгээ ингээд нөгөө нэг жоохон тэрийгээ ингээд яахгүй тулд одоо уртан унтаж амархын тулд би ингээд нэг юм нэг одоо шил сайдер майдер идэр уудаг зуршилтай байгаа байхгүй юу? Тэгээд эсвэл би ингээд ирээд шууд ингээд унтчихдгүү те уцаа шууд тавиал дээшээ хараад унтчих болно шүү дээ. Нэг тэгэхгүй ингээд уцаа оролтоо л идэх заяа. Тэгээд тэрийгээ ингээд тавьж чадахгүй байсараад ингээд үүр цаачдаг. Тэгээ би ингээд тэр нь ингээд нөгөө яг ямар үед би ингээд амар уцаа оролтоод байгаагаа ойлгосон чинь би Монголд очиод тэгж уцаа оролтоогүй заяа. Монголд очиод уцсныхаа screen time-ыг харахад бол 2 цаг байсан. Өдөрт. Normally биэнд ингээд амьдрахаар өдөрт дороо иж 6 цаг байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд нөгөө нэг энийг зуршлын талаар ярьж байхад яасан штэ ингээд хаана байгаас шалтгаалдаг те хинтээ байгаас шалтгаална. Тэр бүх зүйлүүд ингээд нөгөө нэг миний зуршлын одоо юунд ингээд тохиолдол өгöd байгаа байхгүй. Тэгмэд би Монголд ингээд очихороо би бас амар хөвгөлтэй болчихдаг гэсэн штэ. Найзтайгаа ингээл гараал за тгий ингээгээд төлгөөг нь ингээл гаргаал ингээл явчихдаг. Тэгэнгүүт тохиол бас миний тархинд очиод байх нь дуртай хүмүүстэйгээ хамт байгаа болохоор гоё юм хийх хэрэгтэй, ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэдэг юм мэдээлэл над дээр ингээ эрэнгүүд би өөрийгөө ингээ контролж чадахгүй гараа авчдаг ч юм уу те. Тийм юм бас ажиглагдсан. Чам тийм байна уу? Надад харин тийм амар юм санагдахгүй л энэ түрнээс хойш одоо жишээ нь нөгөө дадал зуршил алга болдоггүй ч гэсэн өөрчилж болдог гэл тэнгүү тамхин дээр л амар бодогдлоо л та. Одоо жишээ нь хүмүүс чинь ихэнхдээ тамхи татдаг хүмүүс хооллоо идчихэнгүүтээ ингээл тамхи татмаар санагддаг шүү дээ. Мэдгүй тэгж аашнаа санагддаг байхгүй. Тэгээд тэнгүүд хоолоо идчихэнгүүт сайхан тамхи татчээ даа гэл тэгчингүүд л яг ингээл комплиттэй болцсон юм шиг мэдрэмж аваад нэгдэг байлаа гэж бодоход одоо ингээд тэрийгээ ингээд дадал зуршил нь одоо байгаад нь шүү дээ. Тоол идэнгүүт тамхи татна гэдэг ингээд хоол идэнгүүт гэдэг одоо тэр дохион гэх юм уу те эдис дуусныхаа дараа ямар нэг юм хийж ээж тийм комплит мэдрэмж авах гэдэг бол одоо жишээ нь тамхи татхынхаа оронд одоо нэг чихэр иддэг ч юм уу те за бүр амар ирүүл болгомоор байх юм бол одоо гарч алхдаг ч юм уу те тиймэрхүү рутинийг одоо тэр нөгөө хөвшмөл тогтмол байдлыг ингээд тэрүүгээр солиод тэгээд яг reward-ыг ингээд комплит мэдрэмж авахаар тийм солилцоо бас хийж болох юм болов уу гэж бодол байна л да. Яг үнэ. Энэ миний толгойд бодогдсноор надад тэгж суусан дадал мадал байхгүй хаа гэж байна. Байгаал ах л да би л мэдгүй л байгаа л та. Харин тэгээд дадал зуршлын хувьд бас зүгээр энэ номнэр бол байгаагүй шүү. Зүгээр өөрийнхөө хувьд юм ярихад би бас нэг тийм амар имзэг хүн бохгүй юу? Амар тэгж амар personal leader хүлээж авдаг. Ерөнхийдөө тэгээд тэрийгээ ингээд тархин дотроо ингээд миний логиктэй ингээд ботход бол нэг уурлаад ах юм байхгүй. Тэгмэд миний ингээд нөгөө имзэг хүлээж авдаг одоо энэ нэг юм сэдвүүд гэд би өөрөө бодсон байгаа юм шиг байна. Тэнгүүд нөгөө дохион болохоор ингээд хүн яг тэрний талаар ингээд яриад эхлэнгүүд өөр дээрээ тусгаж авдаг ч юм уу те. Тиймэрхүү юм бас байгаад байгаа юм л та. Тэнгүүд тэрийг ингээд нөгөө би сэтгэл зүйчид дээр ингээд ерөөхдөө бид нартай ингээд ярилцдаг шалтгаан нь тэр одоо юу рутиныг маань өөрчилж өгөхийн тулд өөр ингээд өнцгөөс ингэж харуулж нөгөө нэг буруу зуршлыг маань засдаг юмыг л сэтгэл зүйчд явах гэдэг үйл явдал юм болов уу гэж би бодоод байгаа шүү дээ. Яа харин тийм ээ болох юм. Одоо жишээ нь ингээд тэгээ юу байж болох юм. Одоо би жишээ нь амар юм би биш л дээ. Ерөнхийдөө одоо ингээл депресстэй байж байгаа л амар гонигтай байгаа л ангууд ингээл улмал гонигтай баймар санагдаад идэв шүү дээ. Санагдаад байгаа байхгүй надад л. Тийм тийм. Тэгээ тэр чинь нөгөө гонигтай байхаа өөрийнхөө юм habit болгоцсон байна. Харин тэгдэг тий. Тэр нь тэгээд бүр habit болоод тэрнээс гарч чадахгүй байгаа depression болчихсон юм боллоо. Ааха.
Яа, тийм баха. Яг тийм. Тэгээ тэр нөгөө нэг яг паттерн үүссэн өөрчлөлт юу алга болохгүй unless тэ ингээ гой бодол модлоор ингээ өөрчлөх ч юм уу тэ тэгж юм бол зүгээр болно гэхээс шүү. Яа, үнэ. Тэгээ яг би тэр яг тэр бас нэг эрэхтэй байсан. Би тэр эрэхтэйгийн мэдээллийг яг бэлтгийг үлээнлээ. Гэтэ санаж байгаагаараа ерөнхийдөө ярихад бас нэг юм одоо нөгөө нэг зүрхний шигтээс гинт болоод тэгээ тархиныхаа нэг чухал хэсгийг ингээд ерөнхийдөө шинэ мэдээлэл хүлээж авах тэр хэсэг нэг гимтсэн. Тэнгүүт нөгөө нэг одоо энэ судлаач ямар нэг university байсан. Айгуу том university дээр ингээд эхнэр нь ингээд захаа бичээд манай нөхөр ингээд тэгдэг энтергээ захаа бичээд тэгээ тэр хоёр ингээд нэг ингээд сургууль руу ингээд орсон гэж байгаа байхгүй юу. Тэнгүүт ингээд компьютер дээр ингээд юм бичижсэн хүн дээр нөгөө нэг хүн ингээд ирээд өөрийгөө танилцуулаад ингээд юм ярихдаа миний ингээд одоо намайг ингээд одоо юунд инженерээр ингээд ажиллаж байхад энэ шиг функцтэй компьютер баг өрөө дүүрэхээр том хэмжээний байсан гэдэг тэр нэг поинтыг баг 5 6 удаа ингээд татчихлээдсэн гэж байгаа байхгүй юу. Нөгөө нэг юу ярьснаа ингээд мартчихдаг. Тэгээ шинээр ингээд нөгөө нэг юу мэдээлэл ингээд хүлээж хаана гинт ингээд одоо нэг газар ингээд явж байхдаа тэнд юу хийжсэн мартчихдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингэчдэг тэгснээ ингээл нэг юм ингээд дахиад хатж яриад ингэдэг. Тэгээд тэр хүний өдөр тутамд яг юу болдог вэ гэсэн чинь ингээд гэртээ ингээд босч ирээд одоо ингээд юу хоол ингээд хийгээд идэн заяа. Тэгээд өдөр болгоо нөгөө egg болон bacon өдр шарж иддэг байсан юм байна л та. Тэгээд тэрийг идээд ингээд зуршил болцсон. Тэрийг ингээд хөрчөнд ингээд тэр нь байх юм бол тэгээд өөрийгөө эзнээ мартаа тэрийг дахиад идээд иддэг заяа. Тэг ингээд яваад идэг. Тэгээд хідэн ч удаа байсан хамаагүй breakfast идчихин гэж одоо байгаад идэг. Тэгээд насаа нэг асуунгууд өөрийгөө 20 жилийн өмнөх насаа хэлээд идэг. Тэгсэн мөртлөө талент ингээд харахад 70 дтэй хүн мөртлөө өөрийгөө болохоор 50 дтэй гэж хэлдэг. Тийм хүмүүс нь. Тэгээд энэ судалгаан дээр ингээд оролцуулаад хүмүүсийн одоо энэ хүний тархиныг ингээд судалсан чинь нөгөө нэг хэрвээ энэ хүний дадал зуршил хийдэг тархин нэг ингээд бас ингээд байхгүй болсон байсан бол энэ хүн бүр бүхэлдээ функшны чадахгүй байна л та. Тэгдэг байсан тулдаа ингээд нөгөө нэг тархин тэр үсгэн байж байгаа тулдаа ингээд өдөр тутам хоолоо идээд ингээд алхаад явах те. Гэрийнхээ одоо аль хэсэгт нь нойлын өрөө байдаг галзуух байдгаа өөрөө мэдтгүй мэн л та. Гэхдээ яаж игээд ингээд нойлын өрөө рүү ороод ингээд бицсчдэг. Тэр нь болохоор шинэ одоо газар очиод одоо энэ university дотор гэж байгаа байхгүй юу? Хинч тэнд нойлодог заагааг байхад өөрөө очиод бицсэн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүнийг ингээ яаж ингэж өөрийгөө ингэж авч яваад байгаа шалтгааныг энэ хүмүүс судлаад тэгэл тэр нь бол бүхэлдээ дадал зуршилтай холбоотой. Тэгээ амар сонирхолтой байсан. Тэгэл иймэрхүү хүмүүний ингээл одоо мэдээлэл юм уу эдрийг ингээд амар гоё тайлбарлаад ингээд бичсэн байсан юм нөө. Тэгээ ерөнхийдөө сүүлийн хэсэг рүүгээ бас оръё. За одоо ингээд дадал зуршил гэдэг зүйл юм байт юм байна. Тэгээ эзээч одоо мартагдгүй зүйл юм байна, юм байна. Cue, routine, reward гэдэг зүйлээс бүрддэг зүйлийг дадал зуршил гэдэг юм байна. Тэгвэл яаж бид нар одоо ингээд дадал зуршлаа өөрчлөх үү гэж байгаа байхгүй юу? Яаж тэрийг хийх вэ? Чи юу гэж бодож байна? Тийм түрүүний хэлсэн шиг одоо ингээд нөгөө тамхины жишээ дээр авсан шиг одоо ингээд нэг юм дохио ирлээ дохиогоо мэдж байгаа бол тэр дохиогоо ингээд муу хэрвээ зуршил байх юм бол сайнаар ингэж бодъё ч юм уу ингээд амар их дасгал хийх хэрэгтэй л ахalta тийм болж ирэн тийм дохио гарч ирэнгүүт нөгөө те нөгөө юм чи гараад ирлээ гэж өөрчлөөл байх хэрэгтэй ахalta. Гэтэ амар их юм дасгал цаг айгүй хэрэгтэй хаа. Яг үнэ. Чипэр ингээд яг миний ярих байгаа юм төрүүлээд яг мэдчихээд байгаа. Харин тийм номын хайлт нөгөө сонсцсон болохоор хальт мэдээд байгаа шүү. Ерөнхийдөө одоо cue, routine, reward гэдэг зуршлыг бий болгох зүйлийг рутиныг өөрчилж гэж байгаа байхгүй юу? Keep
одоо Q reward хоёрыг дохио шагнал хоёрыг бол өөрчлөлөхгүйгээр рутиныг л өөрчилчих гэж байгаа. Тэнгүүд тэрийг болохоор golden rule of habit change гэж нэрлэдэг юм л да, рутиныг л өөрчлөхөд. Тэгсэн чинь үүний одоо ижилхэн одоо шагналлыг илүү өөр аргаар авах хөвшилд оруулах гэсэн үг юм хэд. Жишээлбэл өдөр болгон одоо ажлын дараа бид нар ингээд амттай мэдмэрч юм шиг тий. Миний хувьд бол одоо сайдер авах тий. Тийг имийг оронд өөр зүйлээр орлуулах. Жишээлбэл одоо цай авах. Эсвэл ажлын хүмүүстэй юм барих тий. Тэр нь reward л байгаа байхгүй юу? Тэгээд эсвэл одоо ингээл одоо ямар ч юу ч гэдэг одоо ядаж сайдер уужснаас амттай мэдвэл зүгээр ч юм уу тий. Тэр юмар сольдог ч юм уу ингээд өөрийнхөө хувьд хамгийн эрүүл болон үр бүтээлтэй гэж утсан зүйлээрээ солих гэж лээ. Тэгэхээр одоо миний хувьд одоо өөрчлөлмөр байгаа зүйл нь болохоор би жим юм жоохон явдаг болмоор байгаа байхгүй юу? Тэнгүүд магадгүй ингээд нөгөө нэг ажлын дараа би заавал хийдэг зүйл маань болохоор одоо гэртээ ирээд уцаа оролдох байдаг бол тэрний оронд жим орж ингээд нөгөө нэг сайхан гүүж мүдэг ч юм уу мэдхгүй нэг тасан масгал өдр хийдэг ингээд болгоод тэрийгэ хийхгүй бол ийм дутаад байгаа юм шиг болгочвол бас зүгээр байгаа байхгүй юу? Тийм бах. Тийм бах. Гэтэ ингээд одоо муу туршлаа сайнаар ингээд өөрчлөгч байгаа бол миний бодлоор бүр амар тийм одоо жим гээл тэнгуүч амар их ажил хийх шаардлагатай болох бах л та. Тэгэхээр нөгөө шууд ийм том ингээ өсрэлт хийхэд амар хэцүү болж магадгүй. Тэгэхээр зүгээр одоо ажиллаа дуусчихготой ажил руугаа явахдаа ингээд нэг тэ үгүйдэг гутал мутлаа авчдаг ч юм уу. Тэнгүүтлээ ажиллаа тарангуудаа гэрлүүгээ очих замдаа ингээд нэг жоохон 10 минут 20 минут гүйдэг ч юм уу те. Тэгж мэгэж бас болох бах. Тийм юм ойролцоо нэг тийм хүнд хэцүү биш юмар л өөрчлөлвөл нөгөө жоохноор ахиулаад те тэгээд ээж болох бах л та. Тийм. Зүгээр шууд ингээл gym membership аваад тэгээд тэрэндээ явж махгүй сэтгэлээр унаад байх та биш те. Багаар ингээд яг минийг хэлж байгаа шүү. Гэхдээ миний хувьд бол наа чи бүтэхгүйрэг байл л да. Би нөгөө нэг жоохон тийм dangerous neighborhood таахгүй юу? Тэгээ би зүгээр ингээд гэрлүүгээ хурдан л алхаж ирж орохгүй болол замдаа ингээд жоохон зогсч мөксөөд ч юм уу гэх юм бол юм сонио creepy хүмүүс ирээд ингээд bonjour ni hao гэдэг авт. Энэ хэсгийг бифтлгээс. Тэгээд идэг байхгүй. Тэнгүүт замдаа би бас ингээд жоохон айд юм аа. Тэгэхээр ингээд бас нөгөө нэг сүүлийн train-ыг амжиж суух гад маш яруу бас яадаг. Ажил маань ингээд нэлээд орой морой тарахаар чинь train эдэр ингээд алгасчихаар автобусаар явах шаардлага болдог. Тэгээ автобус нь хаяа нөгөө нэг жоохон хаалганаас жоохон хол ч юм уу тэгээд жоохон хол явдаг автобусууд ихчлэн байгаад болохоор нөгөө тэрэндээ бас яагаад ингээд яарад явдаг үе бас байдаг болохоор надад ингээд бас орой ингээд жим юм явах гэхээр жоохон юу байдаг нөгөө жим руу бас алхаж аваад буцаад ирэхийн хооронд маш орой болчдаг. Тэгээ нэг хөвчтөн орой өдөр ажилладаг болохоор ядаж нэг өглөө босоод хэдэн цагийн өмнө босоод жимдээ яваад жимнээсээ шууд ажил руугаа явдаг байвал бас уг нь болж л тань тийм. Гэхдээ гол юу ч юм болохоор чи ажиллаа дуусныхаа дараа нэг юм хийх хэрэгтэй байгаад байгаа шүү дээ. Хьюч нь бол тэр үстэй тийм. Ер нь л тийм байхгүй. Тэгэхээр ингээд нэг юм ингээд таарчгүй. Гэхдээ яг удахгүй Монгол яваад офисын ажил өдр хийдгээ үргэлжлүүлээд хийчихээр бас жимд явах бодлол байна л та. Явсаа явахгүй бол бас байнга найзуудтайгаа уулзж гараад байвал миний санхүүгийн байдал ч гэсэнтэй гэдэг. Яа. Тэгээ яг энэ номыг би яг зөндөө хэсгийг ингээ бас ярьчлаа. Гэхдээ одоо нэлээ ингээд одоо сүүлийн дүгнэлт хэсэг рүү орох гэдэг байгаа байхгүй юу? Тэрнээс өмнө чамд ингээд зодол зуршилтай ингээд миний яриаг үйлдсэн ямар нэг юм байна уу? Яриаг үйлдсэн юм гэж би одоо номын бүр 4 жилийн өмнө сонсч байсан болохоор номонд нь юу гарч ирсэн санахгүй байна. Тэгээд миний толгонд орж ирсэн юмнууд л
гараа хэлчлээ шүү дээ ч бас тийм. Гэхдээ дадал зуршил гэдэг бол амар юм хүчтэй зүйл юм шиг санагддаг угаасаа. Тэгээд одоо жишээлбэл би ингээд яг одоо надад бодогдож байгаа юм гэх юм бол ажил дээр би одоо амар их ажилтаа байдаг. Би ажлаас амар стресстэй байхгүй. Тэгээд анханасаа л тийм байсан. Анхандаа ажилд орохдоо би ингээл мэдгүй чадахгүй юм шиг санагдал ингээл уйлал унжаал амар юм стресстэй хөдлөөд аваад сурцсан байж магадгүй гэж бодогдлоо л та. Сайн уу дадал туршил гэж яриад ирсэн чинь. Тэгээ одоо ингээд одоо ажлаа ороод нэг жил хагас махс болчлоо л доо. Аль эзний ч яг зүгээр ингээд гой дасаад ингээд хийдэг юм а хийгээд эхэлж байгаа байхгүй. Гэхдээ ингээд стил цаанаа нэг юм стресстэй ч юм шигтэй ингээд мэдрэмжтэй л байгаад байгаа байхгүй. Тэгэхээр анханасаа нөгөө habit болгочих ажил гээл тэнгүүд амар стресстэй зүйл юм шиг бодогдуулдаг habit болгоцсон юм шиг санагдчихлаа. Тэгээд энийг амар consciously бодож байгаа заавал стресстэй байх шаардлагагүй. Одоо хийж чадж байгаа юм чинь хөнгө хүлээж авах хэрэгтэй юмстай гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмыг яг эхлээд consciously ухаандаа ингээд оруулах хэрэгтэй байхаа гэж бодлоо. Яа, үнэн шүү. Тэгээ ер нь зуршлын гэхдээ хамгийн гол зүйл нь болохоор юу юм бэ л дээ. Зуршил одоо гарч ирмэгц бидний тарих ингээд шийдвэр гаргахаа болчдөг гэж байгаа байхгүй юу? Тэнгүүт одоо тэрийг аль болох ингээд хөндөж явах хэрэгтэй юм шиг байна. Ягаад тэгэхээр бид нар ингээд одоо би бол тэгдэг одоо ажлаа дээр ингээ хийгээд жангууд дээшээ доошоо явдаг юм дээр замаараа одоо ингээ унчхой тэгчгүй гэж нэг бодохгүй одоо хаашаа явах вүлээ гэж бодохгүйгээр одоо бүх юм нь гарт ороод эхэлж байгаа байхгүй. Тэгээ ямар ч ажлыг ерөнхийдөө хийхээр чинь уусаа гарт орж эхэлдэг штэ. Тэр ингээд чиний хэлсэн шиг одоо ингээд unconsciously бид нар ингээд бодохгүйгээр шууд хийдэг юмнууд бас байгаад байгаа байхгүй юу. Тэр нь ингээд нэг талаараа ингээд харахад бол бидэрт маш их зүйлийг одоо амархан хэлбэр хийх боломжийг олгоод байгаа юм шиг мөртлөө. Өдөр болгон тийм байгаадах юм бол бидэрт ямар ч reward авахгүй ингээд ажиллаад байгаа байхгүй юу. Нөгөө нэг амьдралаас нөгөө нэг ад жаргал олж авах тий. Хажуугаар нь одоо мэдхгүй шин хийгээгүй юм хийх гэдэг тэр юм байхгүй ингээл яг л нэг юм робот шиг бүх юмудаа ингээд юм бодохгүй хийх болцгоо. Тэгэхээр чиний хувьд ингээд хэрвээ ажил чинь ингээд шинэ юм сурсаар ингэсээр л байгаа бол чиний угаасаа ингээд нөгөө бас нэгэн төрлөөрөө чиний uncomfort zone шүү дээ одоо чиний одоо comfort zone-оос тэрийг чамаа гаргаж ирээд хүчээр гаргаж ирээл байгаад байгаа юм шиг санагдаад бах юм. Тэгээл шинээр угаасаа юм сурж байгаа. Тэгээд хэрэг амархан болоод чи бүх юмыг ингээд шууд нүдэн анжаагаал хийдэг болчих юм бол тэр үед яг бид нар ажлаа солих хэрэгтэй гэдэг юм бодол угаасаа орж ирэх бах. Нөгөө угаасаа чи мастер болчихж байгаа юм чи тэрнээс цаашаа ингээд нөгөө нэг илүү их юмыг сурах тий. Шинээр ингээд нэг яах юмыг мэдрийн тарих угаасаа хайж хэлдэм шиг байлээ. Асуудал ингээд нөгөө нэг яалтчгүй ингээд нөгөө толгой руу ингээд энэ нэлээд 50 болчлаа шүү. Let's find some trouble те. Тэнгүүд нэг шинэ ажиллалаа солиморч юм шиг санагдаад нэг газар руу нүүчмэрч юм шиг санагдаад нэг байж болохгүй бүх цагтаа гэдэг тийм үед бас байж магадгүй хаа. Тэгэхээр нэг талаараа бас юм сурж байгаа гэдэг зүйл дээрээ төвлөрөөд тархиа ингээд дахиж кодлох тийм юм хэрэгтэй юм болов? Яа харин тийм те. Тэгээд би бас энэ дадал зуршлын талаар юу уншиж байхад би бол нөгөө нэг тийм love life бид нар бол zero юм баггүй юу? Ерөөсөө байхгүй шүү дээ. Гэтэ яг миний нөгөө кино одоо найзуудын туршлагаас ерөнхийдөө үзэхэд бол дадал зуршил бас хайр дурлал хоёр нэг талаар холбоотой юм шиг санагдаад. Одоо жишээлбэл эхнэр нөхөр хоёр ингээд удаан хугацаанд ингээд хамт амьдраад эхлэхээр нэг нэгнтэйгээ өдөр хоногийн яг ингээд шинийн баш тусарч үзэхгүйгээр ингээд өдөр болгон яг адилхан байгаадах юм бол бас нэг талаараа уйдах юм болов уу гэж би бас бодоод тэгээд ингээд тийштэй зарим нь ингээд юу араар тавих сонголт эсвэл салах сонголт тийм бид нар хийдэм болов гэж басаац.
Тий, тэр нөгөө нэг хосуудын зөвлөгөө мөвлөгөө өгдөг ч юм уу тиймэрхүү юмнууд бас зөндөө байдаг штеп байдаг байхгүй юу? Мис юу бичлэг reels зөндөө. Тэгээ тэрэн дээр угаасаа ингээд аль болох шин юм хийж турш хамтдаа тий. Тэгэл байнга болцмол гэдэг ч юм уу. Яг адилхан бас байлгаж болохгүй гээл тэгдэг юм билээ л тий. Харин талхалтай яаж ч утсан. Харин тий. Өчтөө. Тий. Тэгэл одоо дадал зуршил нь бас юм байвал бас юу ихгүй. Одоо ингээд амар тийм fuck boy дэрсэл fuck girl тий. Тийм хүмүүстэй ингээ уулзлаа гэхэд ингээд ерөөсө өдөр болгоног болгоо шал өөр өгдөг тий. Нэг болоод чамд ингээл амар гинт ингээл амар сайхан андаал нэг өдөр амар ингээл новшин андаал тий. Тэгээд хахаар бид нар тэр үнтэйгээ зурлаад байгаад байх хүсэлтэй тийм болоод байгаа нь бас дал зуршилтай холбоотой байгаа байхгүй юу? Тийм тий. Тийм ингээд сонирхолтой өдөр болгоо сонирхолтой нэг талаа сонирхолтой юм шиг мөртлөө эн чинь бас хажуугаар зовоод байгаа шүү дээ. Тэгээд зовж байгаа мэдрэмж нь бас өөрийнх нь дал зуршил болоод байгаа юм шиг тий. Тэрэндээ ингээд тасч штэ тий. Тийм toxic relationship бүр донтцсон хүмүүс байдаг штэ. Ингээд эсвэл тийм хүн одоо ингээд healthy relationship эрүүл тийм үерхэлийг үзээгүй хүмүүс ч юм уу шууд ингээд toxic relationship рүүгөөд орчингууд яг ийм байх хэрэгтэй юм шиг л бодоод эсвэл тэрэндээ ингээд бүр ингээд ороод те ингээд дахиад эрүүл харилцаанд ороход өөдөд байдаг. Тэг ингээд заавал нэг асуудал гаргаж ирэх ёстой юм шиг тэрхэн тэгэж ажиллаад байдаг ч юм уу. Юу ч болоогүй хаад нэг уйлж орж ирээ. Тий. Тэгэж мэгээд байдаг гэдэг. Тэгээ тэрэн дээр гадна нэмэгдээд нөгөө гормонын баланстэй эмэгтэй хүн дээр ялангуяа гарч ирдэг. Тэгээд энэ янгууд ингээд хүн хайргүй болцсондоо бас биш. Ингээд ямар нэгэн шин зүйлийг хүсээд ч юм уу. Эсвэл ингээд нэг өөрийнх нь гормон нөлөөлөл ингээл яагаад байгаа болохоор ингээд хүмүүс яг тогтмол ингээд ийм relationship-д ороод явахад хэцүү болгодог зүйлс юм болов бас бодлоо л та. Энэ намыг тийм ерөнхийдөө унш үзээгүй хүмүүс ахын бол уншаад үзээрэй. Яг сонирхолтой юм лээ. Миний яриаггүй бас маш олон юмнууд байгаа. Тэгээ бас тэр номны бичсэн хүнтэй харьцуулахгүй шүү дээ. Миний ярьж байгаа юм чи бас зүгээр ингээд хичээлээ гэдэг утгаас нэрж байгаа. Тэр хүн чинь яг нөгөө энэ талаар маш удаан судалгаа бичээд тэгээ тэн дээрээ эцэст ном гаргаж байгаа юм баггүй юу. Тэгээд айгүй өндөр үзүүлэлттэй л ном байлээ л дээ. Миний одоо Goodreads гэдэг нөгөө нэг ном уншдаг хүмүүсийн ингээ ерөнхийдөө журналахгүй юу. Энэ надад тийм би нэг дат гэхдээ бит хоёрын апдейт юусаа дэвшилдэггүй. Тэрэн дээр ингээд юу номнуудыг уншаад хүмүүс ревю хийгээд тавьчихдаг. Тэгээ энэ дээр ерөнхийдөө 4 болон түүнээс дээш үзүүлэлт байх юм бол хүмүүс ерөнхийдөө сайн ном байна гэж хүлээж авч болох байхгүй юу? Маш нөгөө шүүмжлэлтэй ханддаг хүмүүс хүртэл уншаад энэ номыг сайн үнэлж тавьж байгаа нь бол угаасаа бидэрт хэрэгтэй мэдээллийг өгч чадчихж байгаа гэж бодож байгаа болохоор л сайн ном болсон болохоор л тэрийг өндөр үнэлгээ авч байгаа. Тиймээс бас уншаад үзэхэд бол илүүдэхгүй байх гэж бодож байна. Монгол одоо 2012 онд анх гарч ирсэн болохоор бас Монголд орчуулагдсан хэлбэр нь байдаг ч гэж магадгүй. Тийш дээ дадал зурчлалын хүч гэдэг баха. Мөн юм уу? Орчуулсан байдаг баха. Nice. Тэгээд тэрийг уншаад үзээрэй гэж хүсье. Тэгээд би бас энийг унш дуусгана. Тэгтээ яа. Тэгээд за ерөнхийдөө энэ хүртэл дүгнээд ярихад бол зуршил нь одоо бидний амьдралыг үргэлж хэцүүл бодож юм хийхгүйгээр аливаа зүйлсийг амархан хийх боломжийг олгодог зүйл боловч одоо муу зуршлуудыг бас байнга хийхэд нөлөөлдөг юм аа at the same time. Тэгэхээр үнэхээр ингээд habit-а бас нэлээд би ингээд өөрчлөе ингээ тгий гэж бодож байгаа хүн байх юм бол өөрийгөө айгүй сонсох хэрэгтэй юм байлээ. За би ийм юм ингээд хвчлэн хийгээд ингээд шүү ийм мэдээл сонсчоороо ингээд идэм биш үү тэгээд идэм биш үү гэхээр өөрийнхөө рутиныг өөрчлөх хэрэгтэй. Яа.
Тий. Нөгөө toxic ex рүү буцаж чадах юм бол there's something wrong. Тэгэхээр ингээд өөр хүн олъё. Эсвэл найзтайгаа хамт бай гэдэг тэр шийдвэрийг гаргаад ингээд environment одоо байгаа орчноо өөрчлөх тий. Тодорхой цаг болохоор ингээд сэтгэл мэтэл нь гигэлзээд идэх хүмүүс байдаг шнэ шоудах гээд. Тийм хүмүүс ах юм бол өөр байнга ингээд шоудаж яваад хаар чи өөрт ч бас амар хэцүү юм чинь. Тэрийгээ бас ингээд багасхыг хүсэх юм бол тий. Арай өөр хобби болдог ч юм уу тий. Зураг зурдаг ч юм уу одоо гой гэртээ гой ингээд renovation project төр хийдэг ч юм уу тий. Гэрээ гой болгох. Эсвэл юу яа. Одоо унтахаа ном унших гэдэг ч юм уу ингээд маш олон нөгөө нэг бидний муу habit-уудыг засчулах эерэг habit-ууд бол зөндөө байгаа. Тэгээд тэдрийг ингээд яг би ингээ өөрөө амар мэддэг болохоор тэгээд байгаа ч юм биш. Би бас өөрийгөө амар өөрчлөмөр байгаа. Тийм болохоор бас зэрэг ингээ бүгдээрээ гоё эрүүл habitтай бай. Тэгээд ерөөхдөө энэ нэг хэлээд подкастаа ер нь дуусгая да тий. Яа тэгээ. Гоё сэдвэр яриа өрнүүлж өгсөн Анукада зөндөө баярлалаа. Энэ бас сэдвийг мартцсан байж хэсэг. Тэгээд гоё сэдв гаргаж ирсэн Анукада баярлалаа. Дараагийнхаа ингээд дахиад уулзцгаая. За тэгээ. За баяртай. Баяртай. Баяртай.